сайн байцгаана уу? Эцэгчүүд багш нараа. Өөрийн туршиж байсан амжилтын баяр хэрхэн яаж хийх талаар өөрийнхөө туршлагаас солилцъё. Хамт одоо энэ амжилтын баяр хийж туршиж байсан хамт олон маань Шинэ Монгол сургуулийн бага ангийн багш нарын зураг байна. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн 3-4 ангийн дааж ажиллаж байхдаа анх туршиж эхэлж байсан. Одоо энэ жил 6 дахь жилдээ туршиж байна. Амжилтын баяр хийх зорилт нь болохоор хүүхэд бүр өөрийн амжилтаа тэмдэглэн бичих, бичснээ бусдад илэрхийлэн ярих чадвартай болно. Жил бүр амжилтын баяр хийж эцэгчүүдэд тайлан тавих. Зорилго нь хүүхдийг өөртөө итгэлтэй болгох, хүүхдүүд өөрийн болон бусдын амжилтаар бахархаж зөв өрсөлдөж сурах. Амжилт гаргасан өдрүүдэд мартахгүй байх. Амжилт гаргахад хэн тус болсныг мартахгүй талархаж явах. Яг амжилт гаргах мөчид ямар сэтгэл төрсөн тухай бичих. Нэгдүгээр хэсэг нь амжилт гаргасан он сар өдрөө бичих. Үргэлж амжилт гаргасан өдрөө санаж явах. Хоёрдугаар хэсэг нь амжилтаа бичих. Ганц олимпиад уралдааны амжилт биш. Хийж сурсан бүхий л зүйлийг бичнэ. Уралдаан тэмцээн олимпиадын амжилтаас гадна хийж сурсан бүх зүйл бичнэ. Тэр нь болохоор жишээ нь яхна төмөс арилгаж сурсан, амьс аваад сурсан, гурил зуурч сурсан, уншиж бичиж сурсан байж болж байна тийм ээ. Гэх мэт зөндөө олон амжилт хүүхдэд гаргадаг. Агуурдаар хэсэг нь амжилт гаргахад хэн тус болсон бэ? Амжилт гаргахад тусдын болсон багш. Зөвхөн багш амжилт гаргахад тусалдаг хүн биш. Аливаа зүйлийг хийж сурахад тусалсан аав ээж, ах эгч, дүү, найз ээж болно, эмээ өвөө байж болно. Цаашлаа цэцэрлэгийн багш, туслах багш гэх зөндөө хүмүүсийн нэр байна тийм ээ. Тэр бүгдийг нэрлэх. Дөрөвт нь хэн баярлалаа гэж хэлэх үү? Зөвхөн багштаа баярлалаа гэж хэлэхгүй. Бүхий л тусалсан хүмүүс ээж, аав, эмээ өвөө, багш, цэцэрлэгийн багш гээл туслах багш. Хинч бай заавал талархаж бахархаж сурсан, дурсан санаж дандаа баярлалаа гэсэн үгийг хэлж сурах. Ийм хүмүүжлтэй хөгтөд болох нэ. Тавт нь сэтгэл бичнэ. Баярлсан сэтгэл бичих ба сайн байна гэсэн урмын үг сонссон медаль шагнал авах. Тэр мөч ямар байсан, ямар сэтгэгдэл төрж байсан гэх мэтээ бичнэ. Амжилтын сан бичих хүснэгтэй багш нар загвараар харуулжээ. Тухайн ангиа бичнэ. Сурагч өөрийнхөө нэрийг бичнэ. Тэгэд он сар өдрөө бичнэ. Амжилтаа бичих, амжилт гаргах, хэн тус болсон бэ гэдгээ бичнэ. Хэнд баярлалаа гэж хэлэх вэ бичнэ. Тэгэд тухайн амжилт гаргаж ирсэн мөч сэтгэл ямар байсан. Энэ 2018 оны 4 сарын 9-нд бичсэн ангийнхаа хүүхдийн жишээ амжилтыг багш нь бичсэн байна. Амжилт бичсэн. Ямар амжилт гаргасан бэ гэж бантын эд сурсан. Амжилт гаргахад хэн тус болсон бэ? Амжилт гаргахад хайр дээж минь зааж өгсөн. Хэнд баярлалаа гэж хэлэх вэ гэж байна. Хайр дээжтэй маш их баярлалаа. Нангаа яагаад ямар сэтгэл төрсөн бэ гэж. Яа хийж сураад хийсэн хоолоо амтлан идэх хамгийн сайхан амттай хоол болсон. Тэгэд энэ хүүхдээ одоо энэ бантангийн амт насан туршдаа сэтгэлээс нь явах гарахгүй хаа. Хүн болгонд сурсан зүйлээ ярмаар байна. Сайхан байсан гэж хэлж. Тэгвэл амжилтын баяр. Одоо багшд тамаатай тийм үү? Бүх хүүхдүүдийн амжилтыг бичүүлж авсны дараа амжилтынхаа баярыг. Ангийн бүх хүүхдүүд өөр гэсэн онцлог амжилтууд гаргасан байна. Эндээс харахад одоо нэгдүгээр ангиас ахгуулаад амжилтын баяр хийсэн гэж багш нь түрүүн жишээ аваад анги дээр ярьлаа л да. Нэгдүгээр ангид бол хүүхэлдээ сан бичихэд бол эцэг ихэд тусал. Хоёрдугаар ангиас жоохон ойлголттой болно. Тэгээд тийм ойлголттой болсон хүүхдэд түрүү жил чинь би нэг тийм амжилт гаргасан. Одоо би амжилтаа ахиулах юм байна гэдэг өөрөө ухамсарлаад цаашд амжилт гаргахын төлөө өөрийн гэсэн зорилго өөрөө ирэхгүй тавигд. Хичээлэн жилийн эхнээс ахгуулаад амжилтаа яаж ахиулах уу? Яаж амжилтын баяр одоо амжилтын баяр чи хүлээлт олж шүү хүүхдэд. Амжилтын баяр хүртэл би ямар амжилт гаргах вэ? Юу сурснаа тайлгнах вэ? Гэх жишээ нэ. Маш их хүлээлт олдог. За бага ангиасаа хүүхдүүд
За хүүхэд бүр олонний өмнө чанга дуугаар өөрийн гаргасан амжилтаа бүтэн жилээр нь амжилтын сангаас уншиж сурах гэж байгаа. За нөгөө нэг бага ангийн хүүхдэд чи эцэг их юм зогсно гэсэн үг шүү дээ. Зогсоод өөрийнхөө амжилтыг уншина гэж. За эхний жилд бид чинь төгдөрж гацаж ирээд жоохон дуусвалтай байдаг. Тэгээд дараа жилээс нь жил ахих тус нөгөө хүүхдээ ярих чадвар, нөгөө хүүхдээ илтгэх чадвар, нөгөө хүүхдээ маш гоё илтгэж сурдаг. Бас энэ болохоор ярих чадвар, илтгэх чадвар нэмэгдэж байгаа. Өмнөх анги болохоор эндэртэй байсан. Одоо нэг хурлын эндэр томчууд гараад хурал дээр үг хэлдэг тэр эндрийг эцэгчүүд бол ангид хийж өгсөн. Тэгээ самбарын өмнө уншижсэн хүүхдүүд маань эндэр дээр гараад уншихдаг. Самбарын өмнө байсан эндэр дээр гарах хоёрын ярианы өнгө өөртөө ихтэй байгаа байдал хоёр шал өөр байсан. Бага ангиасаа хүүхдүүд бодсон сансан зүйлээ босч чөлөөтэй илэрхийлж сурах давуу талтай гэж. Хүүхднийг бүр аав ээжийнхээ өмнө өөрөөрөө бахархаж амжилтаа унших. Өөрийнхөө өөр хүүхдэд харьцуулахгүй. Түрүүжил чи ийм амжилтайсэн одоо би ийм. Би ийм мундаг хүүхдэд ингэ өөрөөр бахархах нь хүүхд. Хүүхэд бүр жилийн турш сурсан мэдсэн дуу бүжиг шүлгээ уншиж тоглолт хийж тайлах. Зөвхөн амжилт уншихтай гол нь. Бүтэн жил уншиж сур одоо дууны хичээл дээр юу сурсан? Ямар бүжиг сурсан? Ямар шүлэг одоо чийжлсэн? Өөр одоо ямар бүтээл, ямар урлагийн амар үзүүлэх гэх жишээ нэ. Энийг ингээд тогтмол ингээд жил алга хийгээд хийцэн анги бол ерөөсөө нөгөө анги бол анги хүүхд бол энийг багшаар хэлүүлэхгүй. Жилийн эхэнд л за би энэ жилийн амжилтын баяраараа энийг хийнгээ бүр эртнээс бэлдээд бүр хүлээлттэй болдог амжилтын баяр хүртэл ингээд өөрийгөө бэлдээд эцэг хэн хүртэл хувц сунрыг ноёж өгөөд бүр ингээд тогтмол юм үйл ажиллагаатай болчоор хүүхд хүртэл аюу хөгждөг. Тэгээ энэ дээрээс хүүхэд нэг бүр хөгжинэ. Ганцхан тэр ангийг тутан 10 хүүхэд хөгжихгүй. 35-уулаа хөгжинэ. 35-уулаа амжилт гаргана. Бүгд амжилттай, бүгд авьяасаа үзүүлнэ, бүгд үзэсгэлэнгээ гаргана гэсэн. Тэгэхээр хүүхэд ялгуурлахгүй маш даваа талтай. Жилийн турш хичээлээр хийсэн гар уралдын зөвлүүд, зурсан зураг, шинээр сурсан бүтээлүүд, шагнал медаль бүрээр үзэсгэлэн гаргаж тайлна. Ээжтэйгээ хамтраад одоо шүрээр юм хийж сурсан, ээжтэй хатмал хийсэн, зургийн багштай зураг зурсан, хөгжмийн багшаараа ая заалгасан. Одоо янз багшаараа бүжиг заалгаж ийм хөдөлгөөн сурсан ч гэдэм юм. Би одоо монголчгээ бэрээр бичиж сурсан гэл бүх хүүхдүүдийн юугаа тайлангаа тавь. Нар минь туршаад үзээрэй. Эцэгчүүд болохоор амжилтын сан бичүүлээд үзээрэй. Баярлалаа та бүхэнд. Амжилт.